сургууль дээр байхдаа сургуулийнхаа цайны газар хоол идчихдэг. Багш нарын хоол иддэг тийм газар байгаа. За оюутнууд бол хамтдаа хоол иддэг. Харин би одоо оюутнуудынхаа хоол иддэг газар орчихсон байна. За өнөөдрийн хоол бол энэ дугаар гарсан байна. Өдөр алхам маш гоё амттай, порцтой, гоё хоолнууд гардаг. Тэгээд өвч байгаа хичээлгүй ерөнхийдөө сургуулийнхаа хоолны газар хоол идэх дуртай. Цаг хэмнээ бас яг дөнгөж орж ирээд халаанаа аваад халаа аваад идчихдэг болохоор хоол газар явж идэх шаардлага байхгүй. Сургууль дээр байгаа үедээ ерөнхийдөө сургуулийнхаа хоолны газар дээр бахаас идчихдэг. Яа бас үсчээ. Би яг 9-12 хүртэл цаг амар хурдан өмөрдөг байсан. Ангуу байдаг болохоор айгүй хурдан өмөрчдөг. Тэгээд 12 цагаас хоолоо идээд ирч хүчтэй өргөжлүүлээд ажиллаа хийх. Ингээ бүгдээрээ хоол идсний дараа уулзцаая. Би Ост орж ирсэн байна. Би их сургуультай сурахын зэрэгцээ бас их сургуулийнхаа сургалтын албанд туслах багшаар ажилладаг. Тэгэхээр яг одоо ажиллаад харчаад энэ хөө хичээлийн юус хийгээд байж байна. Тэгэхээр ерөнхийдөө хичээлээ хажуугаар оффистаа ажиллаад бас хичээлээ хийгээд байждаг. Тэгэхээр 2017 оны 2 дугаар улиралд. Тэгээ одоогоос 1 жил гарны өмнөөс яг сургуулийнхаа оффист ажиллаж эхэлсэн. Тэгээд яг 2 дугаар семестрээсээ гэж ойлгож байна. Эхний семестртээ ирээд хичээлээ хийгээд ингээ манай тэнхмээр эхлэж 2 дугаар семестрээс надад энэ хөө оффист ажиллах тийм ээ. Энэ сургуулийн бас нэгний ажилтан байх боломжийг надад олгосон. Тэгээд надаас асуугаад уука ингээд манай сургуульд туслах багш хэрэгтэй байна. Чи гадаад хүн ч гэсэн ингээ ярилцлаганд ороод үзэхөө гэж надад санал тавьсан. Тэгээд цонцоод бүр итгэхгүй айгүй хайж исэн. Би яг хийж чадах болоо тийм ээ. Би ч ингээ гадаад хүн шигтэй Солонгост ирээд жилч болоогүй дөнгөж 3 сар болсон гэл айгүйх бодлоод эргэлжчихсэн. Гэхдээ ерөнхийдөө ярилцлагандаа ороод тэгээд тэнцээд сургуулийнхаа бас сургалтын албанд туслах багшаар ажиллах боломжтой болсон. Тэгээ одоо бас жил гарны өмнө гэхээр цаг хугацаа үнэхээр нисч өнгөрд юм байна. Тэгээ одоо дараагийн семестр миний их сургуулийн хамгийн сүүлийн семестр 4-р семестр. Тэгэхээр маш их зүйлийг сурч авсан байна. Жишээлбэл Солонгост ингээд оффис тийм ээ мундаг багш нартай гадаад хотодод олон жил багшилсан, суралцаж ирсэн ийм агуу хүмүүстэй хамт ажиллаад ингээд тэр хүмүүсээс маш их зүйлийг сурч авсан гэж би бодож байна. Тэгээд яг ингээд өөртөө бас ярилцаад үзлээ л дээ. Яг ингээд оффист ажиллаад тийм ээ Солонгосын их сургуулиас юу сурваа, багш нараас юу сурваа, ажлаас юу сурваа гэж бодоод үзсэн чинь ерөнхийдөө ажлын хариуцлага гэдэг зүйлийг үнэхээр ясмахандаа ингээд тултал авсан. Яа тэгэхээр мэдээж их сургуулийнхаа оюутнуудыг хариуцсан ингээд туслах багш гэхээр их сургуулийн нийслэл, за мөн төгсөх шалгалтууд, дипломын ажил бүх цаг хугацаа ингээд мэдээллүүдийг түгээх үүрэгтэй байдаг. Тэгэхээр хэрвээ би ямар нэгэн зүйлийг мартах юм уу, эсвэл орхигдуулах юм бол тэр оюутан төгсөж чадахгүй байдалд орно. Эсвэл шалгалтаа өгч чадахгүй байдалд орно тийм ээ. Тэгэхээр энд бол маш хариуцлагатай хандах ёстой гэдгийг бас ойлгосон. За хоёрдугаар маш сайн ойлгож авсан зүйл бол хүндлэл. Солонгосчууд үнэхээр өөрөөсөө дээд албан тушаалны хүнийг бол маш сайн хүндэлдэг. Сайн байна уу? За ойлголоо тийм ээ. Тэр хүний өмнө бүхийж ингэж бүх хүндлэлийг тэр хүнд бүтэн ингэж мэдрүүлдэг надад маш их таалагдсан. Тэгээд хүндлэл гэдэг зүйлийг бас суралцаж авсан. За дараагийн зүйл гэх юм бол цаг барих. Хамгийн эхний 7 хоногтойхоо ажилдаа ирэхдээ 3 минут гацарсан. Тэгээд хамт ажилдаг багштай загнуулаад. Би гэртээ орсныхаа дараа өөртөө амлалт өгсөн дахиад хоцрохгүй тийм ээ. Ингэж хариуцлага алдаж болохгүй юм. Тэгэхээр цаг бол цаг Солонгос хүмүүс маш сайн цаг барьдаг. Хэдхэн минутын өмнө гэрээсээ гарахад тийм ээ хоцорч ингэж загнуулахгүй байсан штэ гэдэг ингэж өөртөө ярьж өөртөө амлалт өгсөн. Тэгээд тэрнээс гаш тоотой хэдхэн хоцорсон. За тэгээд мэдээж гадаадд их сургуульд ингээд суралцсанаа гэдэг бол өөрөөсөө маш том ингээд энерги, төвчээрийг ухааныг гаргах хэрэгтэй байдаг. Бас гадаадд суралцж байгаа бүх оюутнууд манайдаа санал нэгдэх баха. Ерөнхийдөө ингээд гэр бүлээсээ хоол тийм ээ их орондоо биш гадаадд ингээд суралцсан гэдэг бол хүн бүрээс маш их ингэж хүчийг шаардж идэг. Тэгээд мэдээж бүх оюутнууд ер нь ажиллаад сурдаг.
Тэгэхээр цаг зохицуулалт гэдэг зүйл энэ дээр гарч ирж байгаа юм л да. Хизээ нь яг ажиллаа хийгээд, хизээ нь хичээлээ хийх юм бэ тийм ээ. Хизээ нь ингэж дипломын ажлаа бичих юм бэ. Хизээ нь найз нөхдөдөө уулзах юм бэ гэх маш их зүйлүүдийг ингэж амжуулж идэг. Тэгэхээр миний хувьд бол одоо жил гарan Солонгос улсад ингээ ажиллаж амьдарч байгаагийн хувьд бол цаг зохицуулалт гэдэг зүйл дээр маш ингэж болгоомжтой хандсан. За их сургуультай ажиллаад, за мөн хичээлээ хийгээд, ингээ дипломын ажлаа бичээд, хажуугаар нь бас медаллаар Солонгосын медалийн агентлагтаас гэрэл медаллаар ажилладаг. Тэгэхээр цаг гэдэг бол миний хувьд үнэхээр алт байдаг. Тэгээд ийм шахах хуйштай ажилладаг болохоор мэдээж ядарх үе байна, тийм ээ. Монгол хоолой санах үе байна. Тэгэхээр бас Монгол таваар Монгол хоолой идчихдэг. Ерөнхийдөө бол унтах цагаа, хичээлэх цагаа, бүх цагаа маш сайн зохицуулж байгаарай гэж энэ хөв хичээлгийг үзэж байгаа. Гадаадд суралцаж байгаа оюутнууд, за Монголдоо бас ингээд суралцаж амьдарч байгаа бүх оюутан залуус дөө нартай бас хандаж хэлмээр байна. За ерөнхийдөө бол Солонгос их сургуульд яг сурахаар ямар байд юм бэ? Яг хамгийн анхны семестр надад ямар байсан бэ гэдэг талаараас та нартайгаа хуваалцъя гэж бодлоо. За одоо энэ бодоход тэгээ жил гарны өмнө ирээд их сургуулийн хичээлүүдээ ингээд сонсоход за яах вэ? Багш нарын ярьж байгааг бол маш сайн ойлгож ирсэн. Гэтэ мэрэгчлээ хэлгээд байгаа шал өөр. Тэр тусмаа сэтгүүл зүйн. Би мастертаа одоо сэтгүүлээр суралцаж байгаа. Тэгэхээр сэтгүүл зүйн үг хэллэг тийм ээ. Гадаад хэлтэй мэдээж тэрийг бол маш сайн суралцаж номнуудаа уйггүй орчуулж бас хичээлүүдээ ойлгож эхэлсэн. Яг үндэ ингээд эхний семестрт орж ирэхэд шууд дипломын ажлууд ингээд гадаадын том багш нарын бичсэн дипломын ажлууд, загман Солонгос тийм ээ. Бас яг Монгол ямар хүмүүс эрдэмтэд тийм ээ ямар судалгаа хийсэн байна. Бүгдийг хийж иргээд ингээд даалгавар хүмүүс шоконд орж ирсэн яг үндэ эхлээд. Амар шоконд ороод эхний семестрээс шууд ийм их даалгавар өгд юм уу? Мастер гэдэг чинь ийм хичээл үздэг юм уу? Тийм ээ. Мэдээж хичээлүүд бол заагдаж явна. Гэхдээ давхар тийм даалгавар өгдөг. 7 хоногт үнэхээр даалгавар бартгүй байсан. Унтахгүй хэдхэн цаг 3 цагийн найртай ч юм уу тийм ээ. Тэгээд эхний семестр бол их төвчээр гаргасан бүх номнуудаа өөггүй нэг ч үг алгасахгүй арчилдаг байсан. За 2 дугаар семестрээс эхлээд мэддэг үг ихсээд мэддэггүй үг багасаад ерөнхийдөө хичээлүүдээ маш сайн ойлгодог болоод ингээд голдролтой орсон гэж хэлж байна. Тэгээ 2 дугаар семестрээс эхлээд бас яг сургуультай ажиллаад эхэлсэн учраас сургууль дээр өнгөрөх цаг бол илүү ихсэж эхэлсэн. Тэгээд ер нь сургууль дээр амьдардаг болсон гэж хэлж байна. За харин одоо бол яг өнөөдөр чинь өглөөний семестр ингээд хичээлээд явж байгаа. Сургуультай ажиллаж байгаа болохоор өглөөний семестрээр ч гэсэндээ би ингээд сургууль дээр бас байгаа. Тэгээд дараагийн семестр бол түрүү хэлсэнчлэн миний сүүлийн семестр учраас маш их хичээнгүй л дипломын ажлаа бичих хэвээр. За мөн бас сүүлийн семестрийн тийм ээ туслах багшийн ажлаа бас хариуцлагатай сайн хийгээд хаах хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө Солонгос улсад ингээд сурах юмсан тийм ээ Солонгос улсад сурахаар яг ямар юм болоо их сургуулийн тогтолцоо ингэ сонирхож байгаа дүүнэртээ бас мэдээлэл өгье гэж бодлоо. Солонгос их сургуулийн одоо сургалтын систем бол маш нэрийн байдаг. За би бас өмнө нь Италид сурч исэн, Монголдо сурч байсантай харьцуулах юм бол Солонгосын сургалтын систем бол маш нэрийн бас ингээд ерөнхийдөө процесс нь маш сайн явагддаг. Оюутнуудтай маш сайн тулж ажилладаг. Үнэхээр сайн ингээ фидбек өөртөө тийм ээ. Би яг юг хийгээд болж ин, юг хийгээд болохгүй, би юг илүү сурах хэрэгтэй вэ гэд маш их зүйлүүдийг ингээ багш нар биднэрт одоо зааж өгдөг. Тэгээд хамгийн гол нь мэдээж бакалавр руу мастер руу гэдгийсээ шалтгаалаад өөр байх боловч мастер гэдэг бол өөрөө би судлаач юм а гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ ер нь бол номын самтай сайн нөхөрлөх хэрэгтэй. Мэдээж ингээ хамтар сурч байгаа тийм ээ. Их сургуулийн найзтайгаа хамтдаа групп стади хийх хэрэгтэй. За тэгээд яг одоо Солонгост ирэхэд Солонгос руу ингээд зорилго нь тийм ээ тэмүүлж гисэн байгаа дүүнэртэй хандаж хэлэхэд хамгийн эхлээд Солонгос хэлээ сайн сураарай гэж хэлмээрээ. Би бол 10 жилдээ Солонгос хэл сурч исэн. Гэхдээ бас яг 10 жилээ сураагүй 9-р ангиас шилжээд ерөнхийдөө 2 жил Солонгос хэлийг сураад Солонгост ирээд мастертаа сурсан. За тэгэхээр яг надад хамгийн ихийн тулгарч ирсэн бэрхшээл юу вэ гэхээр мэдээж мэрэгжлийн үг хэллэг тэр болгоныг мэдэхгүй учраас дүүнэртэй зөвлөж хэлээд эхлээд энэ дэр хийсэн юм тийм ээ топкийн шалгалтаа өгөөд тэрний дараа өөрийнхөө сонгосон мэрэгжлийн дагуу бас
баг ч гэсэн үгийн лист гаргаад дэрийг цээжлээ, цалгаа хийгээд ирээрэй гэж зөвлөмөрөө. Тэгэх юм бол эхний семестр заавал ингэж нойргүй хонох ч юм уу тийм бэрхшээлүүд тулгарх нь бас бага байхах гэж бодож байна. За мэдээж Солонгос сурангаа аялах бол хамгийн супер гэж хэлмээрээ. Би одоо бас жилийн сурч амьдрангаа маш их аяллуудыг хийгээд ирсэн. Тэгэхээр мэдээж гадаадас сурч байгаа бол аяллыг орхигдуулж болохгүй. Хэдий хичээл ихтэй, ажил ихтэй заавгүй тийм ээ. Маш их хийх зүйлүүд байгаа ч гэлээ аялал бол дурсамжийг бүтээдэг. Тэгэхээр бүх одоо цаг хугацаагаа зохицуулаад бас давхар аялаарэ гэж хэлмээрэн. Солонгост л мэдээж аялах газрууд маш их. Тэгэхээр одоогоор ч гэсэн надад очихыг хүсэж байгаа маш олон газрууд байгаа. Тэгээд тэр болгондоо бас төгсөх өмнө бас очиж үзэх юмсан гэж ерөнхийдөө төлөвлөсөн байгаа. За тэгээд Солонгост сурч байгаа оюутны хувьд ийм зүйлүүдийг бас та нартай хуваалцлаа. Тэгэхээр энэхүү бичлэгийн дараа та нар бас нэр би ч гэсэн Солонгосын яваад үздэг мөлөө, Солонгосын их сургууль сурдаг мөлөө гэсэн хүсэл зоригийг аваасаа гэж би бас хүсэж байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Харин одоо та нартай би Солонгосын их сургуульд хэрхэн яаж тэнцэх вэ? Энэ талаараас зөвлөгөө өгье гэж бодлоо. За ерөнхийдөө бакалавр, мастер ялгаагүй хамгийн эхлээд материалаа маш сайн бэлдэх хэрэгтэй. Ямар материалууд байдаг вэ гэхээр за цагийн сүгээс буюу өөрийнхөө танилцуулгыг маш сайн бичих хэрэгтэй. За мөн холбогдох материалуудыг сайн бэлдэх хэрэгтэй. Энд юу ордог вэ гэхээр банкны баталгаа, өөрийнхөө сургуулийн хэрвээ бакалаврт материал авах гэж байгаа бол 10 жил төгссөн гэрчлэгээ бэлдэн тийм ээ. Мөн бусад гэр бүлийн лавлахаа гэх мэт материалуудыг бас бүрдүүлж орчуулах, натраад гэдэг. Монголоос виз авахд энэ бүхнийг зааж өгдөг учраас энэ талаараа л дэлгэрэнгүй ярих хүсэхгүй байна. Харин яг материал тэнцсэний дараа сургуульд ороход ярилцлаганд орохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ гэдэг талаараас зөвлөгөө өгмөр. За би сургуулийнхаа яг сургалтын албанд одоо 3 дахь семестртээ ажиллаж байна. Тэгэхээр ер нь бол олон улсын маш олон оюутнууд анкета явуулдаг. За материал нь тэнцсэн хэрнээ ярилцлаган дээр ирээ бүдэрдэг. Яагаад вэ гэхээр хамгийн ихний шалтгаан бол мэдээж солонгос хэлний төвшин тэнцэхгүй. Эсвэл англи хэлний төвшин тэнцэхгүй. Шаардлага хангахгүй байх гэсэн шалтгааны улмаас хэдийгээр бакалаврын дүн маш сайн, бакалавртаа өөрийнхөө хэлээр маш сайн сурсан боловч хэлний дутагдлаас болоод шалгалтандаа ундаг маш харамсалтай үр дүн гардаг. Тэгэхээр та нарт хамгийн их зөвлөмөр байгаа зүйл бол солонгос сурах гэж байгаа бол солонгос хэлийг эхлээд сайн сур. За топгийн шалгалтаа өг. За ярилцлагандаа маш сайн бэлдэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Мэдээж ярилцлаганд бол тодорхой хэдэн асуултууд л эргэлдэж идэг. Одоо семестр болгоны ингээд ярилцлага тийм ээ, нонжобыг ингээд харж байхад одоо ерөнхийдөө манаас сургууль болгон өөрөөр онцлогтой байдаг л да. Манай сургууль бол 5 багш ингээд сууж байгаа ярилцлага авдаг. Тэгээд хамгийн эхлээд бол за өөрийнхөө талаар танилцуулна уу? Өөрийнхөө тавьж танилцуулахыг солонгос хэл дээр, англи хэл дээр өөрийнхөө одоо танилцуулахыг хүсэж байгаа хэл дээрээ танилцуулна уу гэд хэлдэг. За тэгэнгүүт орж ирсэн оюутнууд бол эхлээд маш их сандардаг. Бараг ингээд англиар солонгосоор ярих гэж байгаагаа мэдэхгүй болчдаг. Тэгэхээр битгий сандар зүгээр л өөрөөрөө яг энэ сургуульд юу сурахыг хүсэж байгаа юм бэ? Яагаад чи энэ одоо тийм ээ энэ сургуулийг зориод ирсэн бэ гэдгээ маш өөртөө ихтгэлтэйгээр зөв үнгийн сонголттойгоор хэлэх хэрэгтэй. Тэгвэл энэ оюутан ямар ч гэсэндээ солонгос хэлний төвшин нь манай их сургуулийн хичээлийг сонсох төвшнийх юм байна гэж багш нар эхний одоо ингээд юу ерөнхий тийм ээ эхний одоо мэдээллийг өөрийнхөө танилцуулгаас нь ингээд авдаг.
Тэгэхээр танилцуулга маш сайн бэлдээрэй гэж хэлмээр байна. За хоёрдугаар мэдээж яг ирдэг асуултуудын нэг бол энэ яагаад манай сургуулийг сонгосон бэ? Яагаад тийм ээ? За манай сургууль явдал сүншээлтэй АК. Яагаад сүншээлтэй АК-г сонгосон бэ тийм ээ? Манай сургуульд ингээд өгөх материал өгөх шалтгаан юу байсан бэ гэмэд оюутнууд их зарим нь бол тийм ээ маш сайн бэлдэж ирээд ингээд ерөнхийдөө найз нөхдөсөө сонссон маш сайн сургууль гэсэн. За эсвэл кампус дээр нь ирж үзээд ингээд таалагдсан. Ямар нэгэн шалтгааныг энэ үнэхээр ингээд манай сургуулийг судлаад ирсэн байна гэдэг шалтгааныг бас дурдж өгөөрэй гэж хэлмээр байна. За тэрний дараагаар манай сургуульд сурснаар яг энэ мэрэгжил чинь манай мэрэгжил бас сэтгүүл зүйн мэрэгжил. Тэгэхээр сэтгүүл зүйн мэрэгчлэр бакалаврт за мастерт сурах төлөвлөгөө чинь юу вэ? Тийм ээ. За 2 жил сурна, 4 жил сурна тэгвэл энэ төлөвлөгөөнийхөө талаар бас товч танилцуулаач гэж асуудаг. Тэгэхээр энийг бас маш сайн бэлдээд ирэх хэрэгтэй. За бакалаврын мэрэгжлийн хэрвээ холбогдолтой ямар нэгэн тийм ээ сэтгүүл зүйн салбарт туршлагатай. За өөр одоо бас мэрэгчлэр та нар Солонгос сургууль сурах гэж байна тийм ээ. Тухайн мэрэгжлийнхаа талаар маш сайн мэдлэгтэй. За би яг энд ингээд 4 жил, 2 жил сурахтаа ийм зүйлийг хийнэ гэд нүдэнд нь харагдтал маш сайн илэрхийлэх хэрэгтэй. Тэгэх юм бол ярилцлагандаа тэнцээд тэр сургууль тийм ээ мөрөөдлийн сургуультаа сурах боломж танд бүрднэ гэж хэлмээр байна. Тэгэхээр за дүгнэлт хэлэх юм бол солонгос хэлээ сайн сураарай. Хоёрдугаарт өөрийгөө илэрхийлж, өөрийгөө танилцуулахыг маш сайн бэлдээрэй. За гуравдугаарт энэ сургуулийг яг сонгоод юу сурах гэж байгаа юм бэ? Таны тийм ээ сурах төлөвлөгөө юу юм бэ гэдэг талаар эдгээр гурвыг бас бэлдсэн байхад сургуулийнхаа ярилцлаганд тэнцэн гэж амлалт тийм ээ хийж бас чадах байна. Тэгэхээр ерөнхийдөө ингээд олон оюутнуудын ярилцлагыг харахад тийм ээ үр дүнгийн ингээд харьцуулаад харахад би бас яг ингээд хянагч багшаар ордог болохоор юу гэж хариулсан бүх зүйлүүдийг ингээд дүгнээд харахаар яг товч тодорхой өөртөө ихтэй хариулж чадсан оюутан тэнцдэг. Үр дүн нь эргээр гардаг. Тэгэхээр та нартай бас зөвлөж хэлэхэд эдгээр зүйлүүдийг маш сайн бэлдээд ирээрээ тэгснээр за заавал солонгост хэлгүй тийм ээ гадаадад бас өөр сургуулиудад анкета явуулахад очиод ярилцлага өгөхөд тэнцэн гэдэгт итгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. За сургуультай тэнцчлээ. Тийм ээ? Виз ч гэсэндээ гарчлаа. Тухайн сургуульд ингээд ороод эхний семестр эхэллээ. Вау, тийм ээ? Гадаадд ирлээ. Ингээд сургуульдаа явлаа. Олон найз нөхдөдтэй боллоо. Бүх зүйл шин айгүй гоё байна. Тэр үед яг юуг анхаарах хэрэгтэй гэдэг талаараас товчхон дүртий. Яг ярилцлаганд орохдоо төлөвлөж байж ингээд тийм төлөвлөж хийснээрээ байгаарай гэж хэлмээр. Эхний семестрт ингэж хичээлээ хийн гэж юун дээр бичдэг шүү дээ сургалтын төлөвлөгөөн дээр. Тэгэхээр яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу ингээд тууштай, зоригтой ингэж явж чадах юм бол сургуулийн амжилттай төгсөөд эх орондоо очиод бас зорилгоо биелүүлнэ гэж бас бодож байна. Тэгэхээр дурдсанчлаа ингээд бүх степүүдийг алхмуудыг ингээд яг зөв дараалтаа хийж чадах юм бол та ч гэсэн амжилттай бас гадаадаас сурч чадна шүү гэж хэлье. За ингээд үргэлжлүүлээд бичлэгээ үзээрэй. Бас танд багч гэсэндээ миний ярьсан тийм ээ. Энэхүү бас зөвлөгөөнүүд бас хүрч чадсан байхаа гэж бодож байна. Яг ингээд солонгосын их сургуульд ажиллаад яг дотор нь ороод тийм ээ. Яг ярилцлах яаж явагддсан бэ? Ямар процессор багш нар нь ингэж дүгнэдэм бэ гэдгийг бас багч гэсэндээ мэдэрснээр та нартай хуваалцлаа. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Bye bye.